Нэг бөмбөг 3 тоглогч хязгааргүй боломж нь бол 3-3 гэсэн бөмбөг ингээд та бүхэн 3-3 подкастын 3 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар бол маш сонирхолтой онцгой болж байна. Яагаад гэхээр оргил мөнхөд хоёр дээр нэгэн зочин нэмэгдсэн. За ингээд та бүхэндээ танилцуулахад бидний хичнээн танил тайлбарлагч оргил мөнх маань ирсэн байна. За мөн Цом Brothers багийн тоглогч 3-3 гэсэн бөмбөгийн сүүлийн үйлдвэрийн тэмцээнд оролцоод ирсэн Баян Хайрхан багийн тоглогч Баасан Дорж маань ирсэн байна. Өдрийн минь өглөөний минь оройн минь одоо ингээд үзэгчд маань хизээ үзэхийг мэдэхгүй байгаа болохоор ингэж л мэдлж сураад байна шүү дээ. За үзэгчдээ минь дүргийа. Тэгээд үзэх цаг мөчийн мэндийг хүргье. За сайн сайхан юу байцгаана. Оргил мөнх маань сая өнгөрсөн 7 хоногт Чиндүг үйлдвэрийг Premier Sports League-ээр тайлбарлаад дууслаа. За харин тайлбарлуулсан хүн нь хажууд нь сууж ийн Баасан Дорж Чиндүү явчаад ирсэн. Тэгс. Улаанбаатар Super Quest-д төрүүлээд финалдад авсан. Тэгээ хоёрт ороод. Тэр өдөр ч яхаа бид нар угаасаа өмнөх нь стоп тэр хожигдсон байсан. Анхныхын стоп нэг тэр жоохон 5-5 байхаа ситуацаас жоохон гарч өгөхгүй. Тэгээд нэг жоохон бөмбөгөө мэдрэхгүй ч юм уу тиймэрхүү асуудал боллоо. Салбагаа жоохон мэдрэхгүй шидэх юм дээр шидэхгүй байх. Тэгээд ямарчсан дараагийнх тийм 7 хоног сайн бэлтгэл хийсэн орондоо сая ярилцсан. Тэгээд за одоо энэ дадал үзьгээд тэгээд угаасаа олон улсын бас багууд ирцээсэн. Тэгээд бид нар чинь зоондоо 2 дахь тоглолт Илэг Боднос нөгөөх нь Монголиастай таасан. Тэгээд Монголиас Боднос хоёрыг хожоод нэгийг гараад тэгээд маргааш нь бид нөө 50-ны нодлон 50-ны челленжер тавихад Сингапурын шишээ баг ийг нь хожиж бас өрссөн хэсгээс үнс хэсэг рүү орж исэн. Яг тэр баг жоохон өөрчлөгдсөн баг байсан. Тэгээд бид нар 8-ны нуглаан дээрээ тэд нартай таарна гэдэг тэд нар дээр сайхан юмудаа хийгээд тоглоно гэд хожсон 10 оноо зүрхтэй. Тэгээд ах нартай угаасаа тааргаар болчихж байгаа шээ. Одоо тэгээд бүх үйлдэлээ гаргаад явъя гэд бүгд хичээсэн. Тэгээд явцсан юмудаа хийж ягаад яг 15 18 болчихсон. Тэгээд маахаг нь жоох ядарцгаацсан тэгээ контактлаад нэлээд контакттай тоглоом болох. Тэгээд Монгол над дээр шахах гад тэг би яг нэг урд дурнаар таслаад тэгээд чингүнийг гүйжрэхээр чингүнийг жавж дээр өгсөн. 3-аас яасан. За ер нь боломж байгаа юм байна шүү гэдгийг хэмбэрс бид нэр өөрсдөө бас мэдэрсэн. Чингүний 17 18 болгож орж ирээд. Тэгээд сүүлийн мөчд чи бас бөө юм болж байгаа шүү дээ зэнэлдаад. Өрнөөл гатаа бол. Тэгээд манайх 19 болцсон. Айл 20 болцсон. Доороос монгох ингээ алдчихж байгаа юм. Тэгээд кадрах бас над дээр шахах гээд би бөмбөгийн таслан чинь бүтэн тасалсан бөмбөг цэвэрлээгүйгээд тэгээд дахиад манайх гарах нэг боломж. Тэгээд гаргаад хөлбөр явах гэж хаад би цаана альтарч унаад. Тэгээд дахиад нэг өрнөд би сууж байгаа. Тэгээд давраа орж ирээд айл андах чеклээ дундаас усарч идээд алдаад нөгөөтийн чингүний авч гараад шидэх гэсэн чинь боломж байгаагүй. Тэгээд авир очиж хэнд оф аваад тэгээд ер нь үлдэрээ тэгэл азар үзэж байгаа шиг шидэлт хийж байгаа юм л да. Тэгэл ер нь бол зөрөгтэй шидэлт. Тэгээд тэр ороод урдсан 2-т ороод $6,000 эзэтлээ. Тэгээ бас дээр нь World Tour-ийн анхны хавда оролцох эрхээ авсан. За яг тэр тоглолтын одоо ингээ ерөөсөн төвслөр. Яг төгсгөлийн ерөөсөө нэг сүүлийн 1 минут бүр үнхээр их бужигнадаг те. Бүр яаж ч болох болж байгаа тоглолт. Тэгээд авираа сүүл одоо тэр баруун 45 дээрээс штэ. Сладер бол hand off аваад бас ер нь нэггүй шидэж штэ те. Авир нөө планс алдцсан хэцүү шидэж. Тийм монгох ч хойноос нь баг дарах гад. Тэгээд нөө ингэж гаргаж ирдэг хүн чинь ингэж гаргаж ирэхгүй эдээсээ ингээд. Тэгээд алдчихлаа гэд өөрөө хойноос нь гүйж байгаа штэ. Тэгсэн бөмбөг тэгэл орсон зөвлөх шээ. Олон нэстэ самбарт жомрод уусаа цэвэр унлаа. Тэр ананд Монголын багч нь болохоор Улаанбаатар West-нээс нөө. Тий West. Улаанбаатар East-нээс тий. West-н төрүүлсэн үү? Тий ер нь яг ингээд ихний хараачаар бол Монголын шгшэл гэж харахаар байна шүү. Тий. Ер нь бол тийм шүү дээ. Амар утган жаргал дүлгүн ананд. Тэр одоо нөгөө шгшээ огт яригдчихэж байгаа 5 6 байгаа шүү дээ. Яг тэрний бүрэлдэхүүн зарлахаас өмнө ер нь бол тэмцээнүүд байгаад байгаа шүү. Тэг яг тэнд дотор явж байгаа дөрөв юм л. Одоо тэн дээр яг Баян Хайрхан багч гэсэн юм дээшээ гарсан. Миний хувьд бол гоё л гэсэн та. Тэгээд тэртээ хоёр Улаанбаатар баг гараад хойлоо нэг нь уртсан шатнаас ордгоор Михайлын бүрэлдэхүүнийг дэвч. Тэрний оронд арай нэг анхны удаа оролцож байгаа гэдэг чинь бас тэ. Тэгээд анх 3-3 чинь 21 оноос хойш бэлтгэл хийсэн баха. Үгүй 19 оноос хойш бэлтгэл хийгээд
Тэгээ тэмцээнд ерөөсөө би оролцож чаддгүй л байсан. Яг Монголд бол стоп нөө жижиг тэмцээнд их болдог байсан шүү дээ. Тэгээ тэднэрт оролцоод явдаг байсан. Одоо завхан ингээл нэрээрээ яг ороод явдаг байсан. Тэгээд оролцож явах чадахгүй байж байгаа л Монголд болсон 1 2 3 тэмцээнд орж ирсэн. Яг челленжер тий. Тэгээд яг хамгийн том тэмцээх юм бол нодлон тэр евро 50 л явсан челленжер болсон. Тийм. Тайныг челленжер байсан. Тайчумж үлээ тийм челленжертэй байсан. Тайфэ челленжер. Тийм. Тайфэ челленжерт яваад 11 сард явж. Тэгээ тэрэнд татсан. Тэгээд энэ жил бол хамгийн гоё юм World Tour дэлхийн шилдэгүүр цуглуулдаг газар очих юм бас бүр гоё л. Юм яг ингээд үндэсний дээдлийг дуусаад шууд 3-3 руу орж байгаа шүү дээ. Тэгэд ингэж адапт хийж одоо дасах хэцүү байгаа дээ шүү дээ. Тийм. Тэр одоо яг үндсэн формыг хийцэн орж авав. Тэр саяны тэр супер квест дээр л очихсан та. Эхний юун дээр яг хаа жоохон шидэл нөө тав давч яг ингэ тайвшруулж байгаа ингэж тогтоод тоглодог бол яг нөө шидэх моментын дээр шидэхгүй залж орох яг оролт хийх гэдэг. Тэгээ яг юма яг олж чадахгүй л яваад. Тэгээд 7 хоног ярилцсан бэлтгэл хийснийхаа хүчинд орсон эргээд нэг жоохон юм алж ийн яг нодлон ч бас 3-3 дуусчаад 5-5-ын бэлтгэл дээр солонгосчод бас нөгөө энэ чинь холбор коммунист нь өөр байгаа шүү дээ. Хүн байсан ч хамаагүй хэрвээ зүтгэх нь тэгээ буцаж харж хойно гэж байгаа холбор нугасаа явж байгаа. Тэгээ тэрэндээ өгдөг ч юм уу. Тэнгүүч 5-5 дээр шуулаад ирэнгүүт яг сул зайгаар орсон бол өөрөө ордог ч юм уу. Дараа дараагийнхаа үнэлгэцүүд задлахад арай нээлттэй гэдэг ч юм. Тэнгүүч нэг жоохон ситуацлахгүй солонгосгүй өвчж жоохон хэсэг өвлөөсэй. Одоо тэгээд ингэхээр яад юм бас гэ. Чиндүүгээ ирэх авчлаа тий. Тэнгүүт зардал мөнгө нь 3-3 холбооноос гард юм уу эсвэл яг багаас гараад явд юм уу? Одоо чиндүү ороод тоглох, байрлах, хоолунд ч гэдэг юм. Тэднэр нь бол цаанаасаа ер нь бол тийм бүх юм цаанаасаа гэцээс холбооноос. Тэгээ би багасаа өгдөг юм шиг л. Тэгвэл супер квестийн $6,000 бол чиндүүд зүгээр сайхан шопинг хийсэн юм шүү дээ. Тэзэний дуусчихад. Яг тэр бүгд дараа нь юунаас би багаас аваад албасаар орж идэх юм байлээ. Яг одоохондоо орж ирэх байлаа. За саяны World Tour уралдсан шатнаас уралцлаа. 2 тоглолоо. Серби Врачаар, Японы Йокохама гэсэн 2 баг. За нэг хожлын хожигдэлтэй байдаг. Тэгээ харамслан үндсэн хэсэг рүү орсонгүй. Тэрэнд. Тоглолтуудын талаар надад явдал юу вэ? За бид нар чинь шөнө 2 цаг 3 цаг баг онцгосон тэгэл өглөө 10-аас тоглох байсан. Тэгээд 8 метр гэл бүгд босчлоо юм л та. Жохон бие мэлээ халаан. Жохон сэргэж авам гээл. Тэгэл ямар ч зөв хүн ихний тоглолтоо хожиж чи гэж уусаа гарсан боломж байгаа. Өсч боломжгүй ш. Тэгээд ойролцоо үзэж байгаа л яг сүүлийн мөчтөл хожигдл хүлээсэн. Жохон харамсалтай хожигдсон. Тэрнээсгүй бид нарт бол боломжтой хангалттай байлээ. Серби U23 насны шгшээ авах гэсэн тэр баг нь. Тэгээд нөө шгшээ багаа дагаад нөгөө нэг бэлтгэлийнх нь скват нь тэгээд хойно бас коучд нь бүгд байсан. Хоёр талч яг л энэ тэнцвэл өрсөлдөжсэн. Тэгэл бас нэг шүүгч нарын нэг өгүүлэлт бас ганц нэг орж ирсэн. Тэгэл яг өндөр багч гисэн их амир бид нэр бол биармэр дутхгүй яг л шидэлттэй урдтай бол урдтай үзчихсэн. Тэгээ орсон ихний тоглолтоо хожигдчихад хоёр дахь тоглолтоо бол хожигээ. Үгүйсээ тэр нь бас нэг Америк импорттой нэг Серби импорт тогш байсан. Тийм тэгээд хоёр аль баг Йокохама. Тий, Йокохама л тийм. Яг хоёр Йокохама ч өнгөрсөн жилийн нөө 4 Япон байсан баг. Тэгээ энэ жилээс бүр яг rotation яг дөрвөлээ өөрчлөгдсөн. Дотоодын тамирч ч гэсэн бүгд өөрчлөгдсөн. Ер нь бол одоо ингэж ингэдэг болчлаа тий. Японы нэг Japan X чинь нэлээд удаан явж байгаа тийм үсэ. Бараг 4-5 дахь жилдээ явж байна. Тэнгүүт жижиг багууд нь хүртэл ингээд импортууд оруулаад ирдэг. Юу вэ? Японы дотоодын лиг ер нь дотоодоо 3-3 өөрчлөлтөн бол маш чанга зай. X гэдэг чинь болохоор бас яг ч Японы лиг шүү дээ. Вьетнам X, Тайланд X гэдэг одоо 3-3-ын мэрэгжлийн үйлрэл оф сизон үеэр ингээд явагддаг лиг байхгүй. Тэгээ Японых нь бол илүү алдартай Японых нь. Тэгээ дотроо за тэр лиг байгаа юм зав. Тэнгүүтээ дотроо тэр чинь анхаад ингээд Японч олон мууж одоо бүс байгаа шүү дээ. Тэр дотроо бүр ахаад амар олон лиг ихтэй. Ер нь Японы дотоод өрсөлдөөн чам. Тэгээ ахаад одоо яг шилдэг багаа дотруулдаг ахаа улсын аварга нь одоо лигийн зарчмаар биш. Яг одоо мэрэгжлийн тэмцээний зарчмаар бас болдог. Тэр багуудынх нь одоо бэлтгэлч гэдэг юм уу форм ер нь ингээд жилдээ доорож нэг 3-4 дотоодын том тэмцээнээр дамжиж явдаг. Тэгээ олон улсын тэмцээнээр хэрэг. Тэгэхээр тэр багууд яг бас жижигхэн адилхан урдтай баг байсан. Тэгэл адилхан шидэлттэй. Тэгэл сүгэлд маах угаасаа илүү. Уг нь хоёулаа тэр нөө Врачаар багийн бүрэлдэхүүнийг харчаа тий. За дөрөвдөө хүч нь бол өмнөх тоглолтуудын дараах National League-ээр л явсан нөхөр үсэн шүү дээ.
Тэр нөгөө хөрөн бүр ямар ч мэдээлэл тий. Анхны мэрэгжлийн тэмцээн. Тэр нэг ингээл хараад заа манай ч юм явуулчих юм байна да. Гэтэл энэ сербэлтэй. Тий. Тэд нар чи яг нөө сербүүд бол нэг газар бэлтгэл хийдэг юм лээ. Үбийнхэнтэйгээ бэлтгэл хийдэг гэсэн. Тэр баг нь өөр ямар баг тэглээ. Энэ бөөндөө тэгж бэлтгэл хийж тоглолт хийдэг. Тэгээ майстро ч гэсэн хой байл. Тэр дасгалжуулж байгаа. Тэгээд ер нь тэндээ тэр хэдийгээ бүр ингээд амар заагаа зөвлөд хийдэг. Хэрвээ урдсан шатнаас гарцсан бол үндсэн хэсэг рүү ороод бас гайгүй баг болж штэ. Тэмцээн. Тэр чинь Лозаннтэй. Юу байхгүй. Лондон байхгүй. Тий. Лондон тий. Лондон энэ World Tour-ээр одоо Яндотой гэхүү, Үзитэй гэхүү бас нэлээд өндөр явчлаа тий. Ер нь амар эзэн таарсан тоглолт айгүй. Дараа нь тэр үндсэн хэсэг рүү ороод тэдний тоглолтыг бас үзэж байгаа. Тэд нар бас л ойрхон үзчихлээ. Ер нь бол бид магадaltaй юм л. Яг тэр Лондон өндөр баг байлээ. Гтан Катли ер нь голцоо хийв. Харин тэд нар дээр шийдэлт бол нэлийн болж магадгүй. Надад бол бид нарт яг үзээ сууж хахад ер нь бол боломж л ангалтай байсан байх шүү. Лузаныг ч гэсэн аваад залж. Тийм шүү дээ. Лузан ч бас нэлийн баг формтой орж ирсэн. Муу формтой орж ирсэн. Хин Замойский хин бэ? Замойский орж ирсэн. Пошин Замойский. Карс Мартинес, Жилс Мартин, Добш орж ирсэн. Добш бол бүр ямар ч форм баг. Харин тийм ер нь тоглоод эхний өдөр бол ер нь багаа ганцаараа чирж явсан ч гэсэн яг Добшийн хэмжээнд бол таарах нь байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол баг орцсон бол дахиад ер нь 8 руугаа дахиад гарчих. Тийм аа чимүнээ бол Добштай хангалттай дор үзчих. Тэгээд ер нь бол бярдах гал гэдэг юм лээ. Би бол нэг Жонатан тулаар чаг. Байллал аавна гэдэг чинь 3 4 байна. Добш бол өнгөрсөн жил чанга байсан. Энэ үйлрэл бол сая дөнгөж эхэлж байхад эхний өдөр бол би Добшийг үнэхээр таниагүй. Добш л хэцүү шүү. Тэр нэг одоо Малтиныг орон зөв шууд шилжлээ тийм. Тэгэд тэр баазроо. Тэр бол ер нь хас жоо хөвлөгрийн шилжлээ. Зөв залж гараад зөв эргэж зараа шуусд нөгөө самбардаж онж байна. Тэгээд Мартинес нь юусэн шитгэе болсон байна. Тийм сонир солонгорсон баг л болсон байл. За, тэмцээний урдсан шатнаас ингээд хэсэгтлээ. Өөрөө ч хувьдаа амжилт байгаа шүү дээ. Яг хувь тамирчны зүгээс. Шидэлтийн тэмцээнд орлоо. Тэглээ анхны удаа л орж үзлээ. Тэгсэн 3-3-ийнхаа. Эхний өдрөө шууд тоглолт дуусны дараа удаачгүй шидэлтийн тэмцээн эхэлсэн. Тэр чинь баг 13-4 тамирчсан баг. Тэгээд тэрнээс 4-дөр гараад 7-9, 10-аас 7 хамгийн ихнээс. Тэгээд дараа нь тойноос стейж бас 7-9. Тэвтээр тэгээд тэр компс тэгээд нэг тэр сая төрүүлдэг Хомагийн нэг шиддэг залуу байсан. Тэгээд 2 дахь өдөр үдээс хойш бүр орой 7 цагт болж. За уг нь бол надад нэг за анхны удаа юм чинь өрсөн гайгүй шийдэл төр байсан юм чинь. Бэлтгэл гайгүй тэгээд гайгүй баха гэж бодсон. Тэгээд эхнийхээ зэг дээрээс жоохон муу шийдсэн. Тэрнээсгүй л тэгээд би нөгөө секундаар дуустгийг мэдэхгүй жоохон 50 шийдсэн юм л та. Би ч өөрөө их хурдан шийдсэн шүү дээ. Аваад шийдчихдэг. Тэгэхгүй тэгээд эхний өдөр шийдэх чинь баг 30 секундэд 10 шийдэлт чинь баг дахиад цаана 10 секунд үлдээсэн гэсэн үг би. Амар хурдан шийдсэн. Тэгээд дараагийн удаа за жоохон 50 шийдчихээ гэж бодоод хийзгээс их 50 шийдэх гэж их үзсэн. Тэгсэн чинь 4 алдтыг. Тэгээд тавцах дээрээ ээж жилтээ болж яваад голын зэгээс 4 хийгээд саатлын шигээс эхлээ 2 хийсэн. Тэгээд сүүлийн шийдэлтээ би нэг уган зөөлхөн гарсан байхгүй. За орчлоо гэж шижиг үсэж угаа гарчихсан. Тэгээд гол дээрээс ч логоны хойноос шийдүүлж байгаа юм л да. Нэг шийдээ жоохон дутаад дараагийнх дахиад жоохон дутаад дахиад жоохон түлхээд ихийг түлхсэн орсон. Адил 9-9 болчихлоо. За дахиад нэг раунд байгаа байл гэж бодсон. Тэгээд баярлаа за докгүй. Одоо тэгвэл жоохон бие тавьчлаа одоо. Тэгсэн чинь секунд авсан чинь winner гэдгснээ Йокохамагийн нөгөө залуу. Адилхан ч хоёлаа адилхан хийсэн чинь минийх 900-ны хэдэн секундтэй нөгөөх нь 12 гээ. Тэг яг 3 секунд дараач. Ийм бас байд юм биш. Өнөөг тэр тэмцээн эхлэхийн өмнө одоо нөгөө шидэлтийн сүүлийн финалийн шидэлтүүд нь шүү дээ. Тэрний эхлэхийн өмнө яг ингээ өөрөө ч харсан тэр баруун 45 дээрээс үгэн яг ихний тэр 4 алддаг цэгээс үгэн. Гайгүй. Сайн шид. Яг халаалтан дээр бол тэндээс яг алдахгүй. За энэ юу гайгүй болчлоо гэж одоо голоос нэг очиж 2 шидсэн байх шиг байна. Тэгвэл эсрэгтлийн 45 дээрээс очиод нэг 2 шидэх жоохон дутаадах шиг байсан. Тэгэхээр захаа жоохон суугаад л ихэд хаягээд. Тэгээд түлхсэн чинь гайгүй болцсон. За юм байгаа. Логон дээрээс ганц шидэг үлдээ. Үгүйсээ болох. Тэгээд яг ихний тэмцээн чинь тий одоо дараагийн өвчнөө челленжер World Tour-ууд байна. Тэгээд одоо энэ Баскын Pro League-ийн талаар юу гэж бодож байна? Одоо Pro League бол челленжерээр ирэх болгоод челленжерээс хэдүүлээ World Tour-ээр ирэх авах гэдэг шүү дээ. Яг Баян Архан багийн хувьд энэ удаагийн энэ жилийн эхний 3 стоп явсан байгаа болов уу? Тий. Тэгээ 3 стопт юу ямар амжилттай явж байна? 2 стоп шүү дээ. 2 стоп. Нэг суперквиз. Тийм нэг суперквиз. Яг Шанах тэр яг
орох байсан юм аа. Бас ажилтай тэгээд 6 л болохоор нөгөө хоёрыг оруулаа тэгээд оруулсан. Тэгээд ямар ч гэсэн тэр хоёр маань бас Улаанбаатар цэжгтүүдийг харсан байсан. Нуглаан дээрээ таарад. Одоо стопын хувьд бол гоё л доо. Төрүүлээд ирэх юмд чи өөрсдөө яг тэгээд явах зардал тэгээд байрлах байрын цаас авчид уусаа өнгө байд болохоор нэр хэрвээ сайн тоглоод тэмцээнд ирэхээ авчих юм бол бид таач чинь хинч явж болно шүү гэсэн өрсөлдөөн байгаа болохоор тэр нь гоё таалагдчих. Энэ борлыг жил болгон болж байгаа нь яг сүүлийн 2 жил одоо мэргэжлийн багууд олон болж шүү дээ Монголоос. Тэгээд бүх багууд л ер нь 3 багтаа болж байна. Тэгээд яг тэрнийх нь өрсөлдөөн бас тэнд айгүй их гардаг. Тэр чинь Монгол дотор бас нэлээд сайн өрсөлдөж цаашаа очвол челленжерт амжилт үзүүлэх юм гэсэн шал өөр байгаа. Тэгээ сая тэмцээнүүд ингээ том тэмцээнүүд үзэхээр юу байгаа л та. Юм үзээд нөгөө нүд тайлнагдах шиг яг тэд нарыг хараа. За энэ ингэ тоглолт юм биш үү? За энэ ингэж шүү гэдгийг бас хараад хоорондоо ярилцаад тэр нь айгүй таалагдаад байгаа. Том тэмцээнүүд үзэхээр бас орж иж дараагийн нөгөө туршлагын юмнууд нь шууд тулахаар чинь жоохон эвгүй шүү дээ. Яг ихний тэмцээн дээр анх би нодлон чинь нөгөө тэр чинь хин челленж төцсөн шүү дээ. Тэгээ Амстердамаас чинь хин орж ирсэн. Авраг Wonderwall. Тэгээд тэрэн дээр чинь эвгүй байгаад байгаа шүү. Олимпик аврагтаа би ингээд тоглох чинь гэдэг чинь бас жоохон өөртөө шүү. Яг гоё байсан. Тэгээ сая бол Young бүгд очсон. Бас гоё тамирчтай яг л шал өөрлөө. Тийм аа найз ч өөрлөлтөө. Танаас. Тийм аа. Баян Архан гэдэг баг ер нь яг яаж явж байгаад энэ бүрэлдэхүүн бүрдүү. Тэгээд дасгалжуулагч тийм бүр ер нь одоо багийн зохион байгуулалт ямар хэмээгээр явж байгаа. За нодлон бид нар чинь анх бол яг хөө стопт бас орно. Тэгээ нөгөө бид нар Ази оюутны авраг байсан. Тийм. Тэгээ Ази оюутны аврагт явах бүрэлдэхүүн байсан. Тэгээд хэтрүүгээр бэлтгэлээж гисэн. Яг анх үтгэхдээ бол Авра, Чингүнэ, би, Заяа. Тэгээд Агийн Сүхэ гэж байсан. Тэгээ одоо энэ жил бол дахиад явах өөрчлөлтөд яг нодлонгийн үндсэн дүрм нэг Авра, би, Чингүнэ, Агийн байгаа. Тэгээд энэ дэр нь Барсааны гэж байгаа мөртлөг нэг. Ингээд 6 л байгаа. За коуч шиг гэх юм бол тулгуугч мөн байгаа. Профессор тулгуугч байгаа. За менежер гэх юм бол олд хоёрх байгаа. Олд хоёрх бол номыг даатгал угаасаа манай спонсор. Тэгээд цаанаас бүх юмнуудыг даадаг. Зардал залуу үсгийг цаанаас хариуцж явдаг. Менежер манай бүх юмыг хариуцж байгаа. А тулгуугч бол тэмцээнүүдийг өргөхөй зааварчлах байгаа. Тэгээд болдог комбинац. Тэгээд яг 5 шиг ялгаа авахгүй бол $7,000 5 өдөр бэлтгэлтэй. Ер нь бол завхантай бол холбоогүй л дээ тий. Тий. Яа манай нэг датгалч угаасаа нөгөө төвшин захирал зохион холбоотой. Яг завхан гэдэг угаасаа нөгөө нэрийн анханасаа үгээр явъя гэсэн чинь аюу яасан юм бэл. Завхан сайн скор байгаа болохоор давхцаж болохгүйгээд. Тэгээд заавчгүй байршил тэгээ оноос нь дуугч юм уу тийм нэр өгсдөөгээд тэгээд Баян Архан гэдэг нэрийг мэдлэг өгсөн. Лэж арай өөр байсан юм манайх. Цэцэн мийг даатгал. Тийм цэцэн мийг. Цэцэн Архан мийг даатгал гэж байна. Яг энэ жил бол яг мэргэжлийн тэмцээнд яг Баян Архан нараа. Ер нь бол ивент тэтгэгч нэг. Гэхдээ одоо нэрний хувьд өөр юм хоёр байна шүү дээ. Тэгээд яг энэ World Tour-ийн үеэр 2 дахь өдөр бол ер нь шидэлтийн тэмцээнд ороод бусд үед нь бол сул үзээд үзэж ер нь ярилцсан бүгд өндөр. Тийм онцлог тоглолтууд юу вэ? Надаа саяны тэр Вервут гэсээр Ласманс Местэй тэр баг Чомын эвгүй баг л. Чомын бол ер нь өрсөлдөөн сайтай баг. Жохон нөгөө яг хоёр хятадтай, хоёр импорттай. Тэгээ яг нэг хятад нь бол одоо өмнө нь харж байгаа баг сүүлийн 2-3 жил яг хятадынхаа шиг шавгаас тоглосон. Доор нөгөө Жандэлия. Тэр бол баталгаатай тэр хоёрт сайн хань болж байна. Нөгөөх нь жоохон арай жоохон шиндээл. Ер нь нөхрийг бол нэг тоглохгүй тийм. Тэгээ бүр нэг шийдэж чав. Бүр амсгаа дарах болохоор л нэг суулгачаад. Яг тэр нэг илт мэд хийсэн шүү. Нөгөөт нь гараад жоохон туршлахгүй алдаа ч юм уу, ирэх юм дээр ирэхгүй, хитрхи бөмбөг удах ч юм уу. Нөгөө хоёр ч бол гарч ирж жижиг нэг шуургал гэдэг шүү. Тэр хоёр бол амар гоё юм билээ. Ласмас Месээ юу. Тэр ингээл шуургалчдаг. Гүүгээл. Өөр нэг хятад тоглогчтой багч нь юу байлаа? Юу штэ? Юу байхгүй. Ханжо. Тийм Ханжо. Юу ичав. Ханжо чинь ер нь бас ер нь руки. Юу ичав бол өмнөстэй гурхт харж байгаагүй. Тэгэхээр нөгөөх нь тэр нь болохоор уг нь бол тоглолт гайгүй магадгүй юм байна. Суур сайтай, шидэлтэй. Тийм. Жохон шиндэжиж магадгүй. Нөгөө гурав нь бол
Яг жинхэнэ импортлээ шүү дээ. Эсвэл нэгээрээ тоххоо ерөөсөө нэг тэр нэг хамран дээр шүтний аппарат юм ийдсэн тэр нөхөр ерөөсөө болоо хийх гэх. Александр лав гэдэг. Зүгээр ингээл Ворти ингээл Дион ингээл дээшээ гарч ирэл цацж байгаа хөөх. Тэгсэн чинь төө цаанаас нэг урт юм гарч ирсэн. Сонорт нь нялаа. хамгийн амар Лаз ч нөө хайлайтс чи Агемэний дээрээс явчих шүү дээ. Юу тийхтэй Германы Агемэ ч өнгөрсөн жил 20 мөрөлдөө авар гарч ирээл Фожийн дээрээс бүрс юутэй тань хавсан чи сая өөрөөрөө хамуулчин лээ. Тэр амар урт юм билээ угаас. Тэгээ жоохон айсад толттой юм билээ тэр баг. Яг хойно ингээд скаут нэхэд серб хоёр нөхөр байгаа л. Цэцжуулагч юм байлээ. Яг тийм тоглолт юм үзээд скаутинг хийгээд тоглолт дуусны дараа гаргаж ирээд бичлэг юм үзээд ийм дээр алдчихна гэж шууд тэр тамштай яг тэр хугацаанд нэрэлцэж тэр хойно тэгж ярилцчих юм уу саарсан чинь скаутинг шууд ажиллаад эхэлчихсэн. Тэр багч нь гэхдээ 3 импорт тоглогч нь бол 3 өөр улсыг үздэг. Нэг нь Монтенегро шүү. Тий. Майлс Иванович нь Монтенегро, Лазч нь болохоор Босн. Юу н Видович нь болохоор Серб байхгүй. Тэгээ тэн дээр чи ахаад Словен нэг Майлс Ковачевич яг доор тоглох юм байна. Яг ер нь бол яг үндсэн бүрэлдэхүүн бол юм. Тэгээ нэг хятадтай. Тий нэг хятад бол байж. Ханжаач гэхдээ бас юу аягүй шүү. 8 дөр мултарч гарч. Тий. Манайх 8 дөрөөс явуулч юм. Би өөр харамсаад. Явуулчихаар байл. Ер нь явуулчихаар байсан. Тэгээ тэр багч сонин зав. Гарч ирэнгүүтээ Диогтой толж байгаа шүү дээ. Үгүй тийм Диогтой толж байгаа шүү дээ. Жохон Амстердамс бэргээтэй л яг л харагдчихлаа. Тэгээд хамгийн өстой хохин л хийж хэлэхээр ханжаа 14-19-оос бариулж байгаа ш нэг ч унаа авахгүй. Тэгээ 21-19-оор дууссан ш. Сүүлийнх нь Ворти бүр Фредроо нүдэн анжгаа хийсэн ш. Тэгсэн ш. Ер нь охин гэж хэлэхээр багууд энэ үйлдвэрээр бол олон байна. Гэхдээ юу гэж байна? Өөрөөсөө 5 оноо илүү биш нэг ч оноо авахгүй тэгсэн ирнэ 7 оноо бариулаа хожигдно гэдэг бол нэрэ. Радандуарс чинь 4 дээр хинтээ тоглолоо. Юу тийштэй. Оо биш ээ. Чоминтэй. Тэгээ чоминтэй тоглосон. Чомин бас л оноогоор илүү очсон газраа л бүр шүүгч бас л ер нь бол адил 9 дээрээс үзэн сууж байхад адил 9 дээрээс тэр алдаатай хийгээд дахиад Ласманс доор алдаа өгсөн чинь 2 тургуур шидэхэр болоод дахиад үргэлжлүүлсэн чинь хэрэлдсэн чинь дахиад техник өгөөд 5 оноо шууд ингээд сөөрөн дээр салчихж байгаа. Шүүгчтэй гэж хайрг үлдээ. Хамгийн сонь нэг юм болсон нэрэ. За багийн ахлагч Пукелис биштэй сая энэ тэмцээг 4 фрейдроо болцсон. Тэгсэн тий. Тэр чинь ер нь бол яг карьер нь бол нэр баг 95-аас дээш шүү. Чөлөө тэр нэг тэмцээнд бол тэр 4 чөлөө шидэлт тэр алдах нь бол тэр үний хувьд бол баг нүгэл واخгүй юу. Тэгсэн чисээ бүр яалчгүй дөрвийг алтчихлээ. Гэтэ угаагаад гарсан. Нэг хүн бол бүр орж ирчээд өөдөл нь яг доош нь авах гээд байсан чинь сэгсрээд урдталт нь үзсэн шүү. Тэ тэр чинь 2 м 5 гараа өргөд одоо хэдэн сантиметр юм бэ? Яа ингээл кистер ингэж дүгэн шүү дээ. Туршлага гэхдээ амар юм билээ тэр баг. Би бол харж байгаа юм чинь. Тэр Дион эднэрийг хожиж явж байхад тэр MVP авдаг шүү дээ. Зүгээр одоо явнаа гэсэн байхгүй. Хажуу талд нь бас нэг багийнхан дамжиж чинь юм билээ. Вингелисн. Тэр нь тэнцлээс ерөөсөө орилол бүх зааварчлагыг нөгөөд байгаа байхгүй. Хажуу талд нь сууцаа одоо та нар ингэ. Тэнгүүд тэгсэн чинь бид нар хожсноо зүгээрээ одоо бид нарт харсан чинь бид нар чинь ингээд 9 минут 9 оноо авч байгаа шүү дээ. Тэгээд ингэ минут хахад 3 минут баг байна. 7 минутанд 9 оноо авсан. Амар хамгаалалттай тэгээд үзээд. Тэгэл яг сүүлийн 3 минутанд чинь зүгээр нөгөө машинд гол нь юуны алдаа, Амстердамын алдаа 6-аас дээш болсон мэдээл доор зүр авчдаг. Өөр доор аваа шахаал нэг оноогоо аваад тэгэл буцааж хамгаалаад дахиж нэг оноо авсаар байгаа л ороод ирсэн шүү дээ. Амар шидэл дунаагүй. Бэт. Тэгс. Хийсэн шидэхгүй. Тэгсэн мөртлөө тэр хиний чинь доор очихор ч ерөөсөө Пукелис ерөөсөө бүгднийх нь дээрээс авч байгаа юм чинь. Тэр нөгөө том Амстердамын төв бас өндөр шүү дээ. Дресийн дээрээс аваа. Дресийн жижигднэ. Пукелис бол дрес нь бол зүгээр хараа заа бойлоо байлээ. Зүгээр эртхэн довтлооныхоо байрлалыг авч ий гэж байна. Ворти бол зүгээр ингээд Дионго зүгээр ингээд доор нь харж байгаа шүү дээ. Ингээд хаяг хараад юу ч чиж. Жаугс энэ World Tour-ээр харин нэлээд сайн байлаа тийм. Юуны World Tour-ээр? Жаугс энэ чиний World Tour-ээр гэхдээ ингэдэг шидэлтэн л ууссан. Гэхдээ Жаугс одоо хүмүүс зүгээр Пукелис гэдэг болгоос одоо тэр Ивалц Жаугс гэдэг нь хүч багийн гол шүү дээ. Бүгдийг нээж байгаа. Тэгээ өнгөрсөн жил Пукелис чинь яг удирдлагын төгсөлд бэрцсэн байхгүй юу? Тэгээ Хонконгийн финал руу орж ирж байгаа шүү дээ. Тэгэд нөхдүүдийг бол Пукелис واخгүй нөхдүүдийг одоо тэр Раданд Дуараас хэсгээс гарна гэж бодсон 4 хүртэл явчихж байгаа. Тэгээ ерөөд яг Амстердамд очигдсан л тоо. Тэгээ Жаугс тэн дээр ч бүх юм хийдэг шүү дээ. Бүр оногийн даблтдаг, самбрыг нь даблтдаг. Одоо тэр нөхөр бол литиум шигшээш тэр Раданд Дуараас яг л гол цөм. Тэгээ тэр финиш бол
тий. Жаус. Бүгд хоёр л одоо яг юу уус Дэвсэн Ганбаатар шиг уус. Бүгд хоёр үлдэрээс явдаг. Ямар ч контакттай байсан ерөөсөө нэг үлдэрээсээ өсөрдөг. Дандаа хоёр үлдэрээс. Комплекс амар тогтсон. Тий. Тэр чинь тесрэлт нь бүр Тэр шоу мэл да. Тэр зүгээр яг голоос гарч ирсний зүгээр өндөр нам хамаагүй зүгээр. Шууд хоёр үлдэрээс нэг үлдэрээс би. Шууд хоёр үлдэрээс өсөрж гарч ирэл хоёр гараараа хөөрж гарч ирстэл тав битл зүгээр багаа сэрэгтэл авч. Тэрний нэг хоёр оноо бас айгүй ихтэйсэн ш. Шууд чекэн дээрээс авч нэг дайрдаг. Баруун дээрээ. Цаанаас бас нэгдээ авч дайрдаг. Хоёулаа тогтдог. Зөв вордын зүгээр Дионгийн дээр зээрээсэн зүгээр сугсаа. Манай оргил мөнхийн хэлдэг гэхдээ нэг л үнийг юм байгаа. Хүмс зүүн талтай байна. Тэр бол үнэн шүү дээ. Хүмс тэг хүмс зүүн байхгүй байхгүй. Дандаа баруун явдаг. Тийм л. Тэг шидэл бүр өстой уушлаараа байхгүй. Тэг нөхөр бол заах шидэх сэтгэл нь байд юм аа мөн хайдаа шид. Таа ч хийхгүй нөгөөх нь. Бүкэлс энэ үйл төрөж бас баг шийдсэн. Тэг сүүлийн финал дээр финал дээр ч Бүкэлс хоёрыг ярьсан шүү дээ. Өөр хойшоо тавч гаргаж ирсэн нэг өндөр хүн гараад ирэнгүүт хойшоо ингэж хэнда бүк гэж явж та буцаж харснаа. Хоёр ингээл аваад. Яг хэрэгтэй үед гэхдээ. Тэгээ Сэнэ Ворлдор бас нэг онцлог тамирч Паскспоны Гэсман байлаа. Фабио Гэсман. Тэр 19 настай одоо болилтой тийм жишээ зүгээр 3-3 дотор будагтай талбайг утгагүй болгож шít ер нь 2 м 20-тай юу? Тий. Биш 2 м 20-тай биш. Тэрний 2 м 20-тай нь арай залуухан нь. Тэр чин бүр жоохон 18 гэж байна. Тийм. Ер нь бол Хамбург гээд Сан-Паулигийн доод баг нь байсан байхгүй. Тэгээд одоо дээш ингэж тоглосон гараад ирчих. Тэр Гэсмэн чи Страхиняг бүр цагрын дээрээс явж хахад юутэд нас дараа ичлээ. Тийм. Тэр аймаг. Тий, санаж уус. Тийм, шидэлтийн тэмцээд ордог хүмүүс тий. Одоо ингэж Гэсмэн шидэлтийн тэмцээд ингэж боолгоод дээш ингэж бооцсон. Тийм, амар тийм have fun. Сая тэгээ UB эсрэг 14 он авсан. Тэмцээний яг хамгийн өндөр он авалт нь нэг тоглолтод авсан. Гэтэл UB эсрэг 14 дураараа. Зүгээр залуу хүмүүс туршлага тутаж магадгүй гэж бодсон. Бүрэлдэхүүнийг хараад нэг 8 луу ч юм уу 4 луу ч юм уу гараад ирчих болов гэж бодсон. Хэрвээ Аз нь байвал гэсэн чинь тэр нэг Мөйлер гэж нөхөр байна. Мөйлер. Тийм, Мөйлер. Тийм. Тэрстэй хинт ч хэрэггүй нэг нөхөр байна. Гэхдээ яг хоёр шинэ ялч шинжлээ л тий. Эдгээр нь яаж нөө CD Beckham гэсэн. Нөгөөт нь бол үнэхээр өндөр юм билээ шүү. Тэр зүгээр. Тэр утгагүй. Манай Аагийн ямар сая энэ хүрэн татхаар ямар. Би манай баг хамгийн ер нь бол Американ бий гэж байна шүү. Гэсэн чи Аагийн өтөртэй зүрсэн чи Аагийн энэ хүрэн татаад энэ ямар амар юм. Эсвэл харж. Тэгээд бас өөрийгөө голохгүй залаад байгаа юм тэр чинь. Залж гарч мараад байгаа. Тэр арай өндөр. Тэр чинь тэгээ угаасаа жоохон гэсэн угаасаа жоохон л юм байна. Тэгээд яг тийм 18. Тэр хүүхдүүд одоо ингээд стайч чинь насан дээр ирээд ч юм уу тим одоо 10 жилийн туршлагатай болчихсон. Гоосо Гизманыг одоо дийлэхгүй байгаа шүү дээ. Тэр хүнд одоо бол туршлага хэрэггүй шүү дээ. Бүкэлэс ч гэсэн өнгөрсөн жил тэр Дебресний олимпийн хэрэгтэр дийлээгүй бүр уурлаад ирж түлхэж мөлөө бөө юм болсон шүү дээ. Өөрөө хамгаалж чадаагүй зөрөөд довтолж чадаагүй гэдээс. Тэр Гизман бол зүгээр одоо бол яг үндэ алдаал. Тэр бол угаасаа бас өндөр юм бил. Тэгээд үс тэр тесрэлт угаасаа гэж чанаасаа гараад ирж байгаа. Голоо бие хүчтэй тэгээд аимар шийддэг. Тэгээ одоо нэг жоохон ухаан суучмаар байна тий. Яг ингэж вэр шийд. Тий, ер нь жоохон эвгүй шийд тий. Юу шийд. Ингэж бид нар гоё юм барсан төлөвлөгөө би тэр би дур байгаа шүү. Яг зогссон шийдлэх юм. Тэгсэн чинь надаас чи хэд их ингэж асуудаг байхгүй. Тэгээ би 7 юмсан ингэж гэсэн чинь окей чи хэд их ингэж үзэж асууж. Би 3 байныг. Тэгсэн дэлгөөнийг хэд их гэж 6 байныг гэдэг байхгүй. За тэгсэн чинь эхлээд тэр миний өмнө тэр гард. Тэр гоёг 3 яаж тэр би 3 хийсэн. Одоо чи хийгэрэй гэж. Тэгээ би дараа нь гараад 7 хийж ирсэн чи яа гэдэг чи чадсаа чи 7 өнгө. Тэгээд бас баяр өгч байгаа бас баял юм шиг. Тэгээд нэг сүүлд өгн гарах чахад стойч юу винер гэдэг. Миний гарах шүү. Тэгээд гарч юм ярьжсэн. Юу винер гэдэг. Чи төрөл шүү гэсэн аахгүй. Тэгээд амар тийм дэлхийн номер 1 хүнээс чинь тийм үг сонсч байна. Амар гоё санагдчихж байгаа шүү. Яг харахгүй амар амтан байсан үе би. Үе ёстой л үе би лээ. Одоо их жил бол харахгүй л. Гэхдээ өнгөрсөн удирлын одоо ер нь дунд хэсгээс биш. Одоо бол зөв яг цаасан дээр л чансааны нэг байгаа болохоос биш нэг дундч өгшгөл биш шүү дээ. Тийм ер нь яг тэгсэн бэлээ харагдсан. Угаасаа харагдчихлаа. Бүр үнэхээр болцсон бэлээ шүү. Байгаа юм. Ер нь бол нэг бол ийм гаргалгаа. Маэстро заавал багт байх хэрэгтэй байна. Үгүй бол нэг тийм цус сэлбэлт шинжилгээ. Ер нь тий бүрэлдэхүүн шинжилэхгүй бол одоо айгүй хэцүү. Одоо манай хин энтер бол Бранкович энтер бол димил юм шиг санагдаад байна. Уг нь ингээд нэг амт тулсан үед нэг Страхины өөр аваа явчихдаг шүү дээ. Тийм одоо бүр байхгүй. Бүр тийм хүсэл байхгүй байгаа тийм эсвэл мэд. Бүх юмын түүчээр бас тэгдэж байна. Тийм магадчихгүй тий. Одоо хандсан байж байна. Өөдөөд идэг байж. Тий тэр нь олимпиар ядахнаа өөрөөсөө ер нь жоохон муу тоглолцсон шүү дээ. Тэр нь нэг ганц дутуу байсан шагналаа авах гээд нэг
гэсэн жил сайтай байсан байж магадгүй тийм ээ. Тэр нэг тийм өнгөрсөн жил бодоодсэн чи 2 хүн цогцолтонд орж байгаа юм шиг. Европын авраг, Австртай финалсан. Тэр Европын авраг. Тэнгүүт араас нь за одоо авч үзээгүй Олимпиад аавна гэж байх. Европын авраг. Тэгээ тэрнээс хойш нэг тийм травматай байгаа тийм үү? Депресстэй байгаа. Магадгүй. Ер нь уусаа лиг нойрхож нэрхчихсэн яг гол тэмцэнүүд нь очиж хожигч гараас мухалхалтай ялгаахгүй. Сүүлийн 2 олимпиад бэлтлээ шүү дээ. Би нэг тамирч яг 3 тамирчнаас нэг юм асуу гэж дууддаг гэсэн. 3-3 заяа. Одоо ингэж том шүүгч дэр байгаа шүү дээ. Эзэрлээ шүүгч. Өнгөрсөн жил бол дэлхийд 12хан тийм эзэрлээ топ шүүгчс. Одоо хэд болсон мэдэхгүй. Хийдэгтэй. Ер нь өвлөлт бол амар үүдтэй. Серб Монгол хоёрын ялгааг л тэнцвэр гаргаж байгаа. Та бас үзсэн шат гэсэн. Ил тимнүүд дээр үлээгээд. Тэгээ нөгөөдөл дээр нь сони юм дээр үлээгээд байгаа. Тэгэнгүүт яг гарч ирээд тэсгэжтэй тоглолт бас үзэж байгаа шүү бид нар. Тэн дээр бид нар дээр тэр энгийн одоо 5-5 шиг алдаа үлээчихэж байгаа. Тэгснээ тэд нарыг зодлоод онгод хооронд нь зодолцуулаад хахад алдаа үлээхгүй. Тэгмэрлээ манай алдааг ихний үед 9 болгоцсон шүү. Тоглооны алдаа гэтэл 3 гарах болчихж байгаа. Ингээл зүгээр зогсож байгаа гоо тоглооны алдаа болчихсон. Тэгээд юм хэлэнгүүд алдаа биш гэх. Тэгээ сүүлд айл хүн товтлоод орж байгаа ч юм уу. Яагаад ч зүгээр ингээ хараад ингээл дагаад зогсож байгаа хөтл алдаатай юм дуу. Маях илүү явахаар. Тэгээд өөрсдийг нь илүү гараад ирэхээр тэр сүүлд авираад техник алдаа басныг болж болсон. Тий. Сайн угаасаа л илт галуун цохоод манай хүн усан чинь алдаатай хийчлээгээ босоод ирсэн чинь урдаас нь техник алдаа гэсэн дахиад нэг шийдвүүлж байгаа. Тэн дээр өмнө сануулга дээр байсан өөрөө шүүгчтэй ирсэн мэрсэн. Харин бид нар л санаа хэрвээ над сануулга хөрүүлээд өгөх хөстэй байсан. Би нэг ганц нэг унсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь гэдэг над маад сериусаа сануулга үү. Би ямар ч шүүгчээс сануулга өгсөн чинь үгүй өгцөн гэдэг техник шууд өгчөж байгаа. Гэхдээ юм гэдэг ээлжтэй л те. Одоо манайх жишээ нь Сингапуртай ч юм уу, Таиландтай ч юм уу тоглохоор бас нэг Ази аврал дээр нэг тийм их зүйл ажиглагтаад идэв шүү дээ. Ноёрхолтой баг арай байгаад идэв. Эсвэл хомроо үлээ. Зохион байгуулж байгаа улсад бас нэг үлээдэг тал байна. Тийм. Хятад гэхдээ сая ч гэсэн хятадтай гаргаж ирэх бас. Чоммен дээр бол нэлээд байсан те. Тэгээд үрхээр нөгөөдөл нь овертайм гаргуулж байгаа юм. Овертайм гаргахааргүй хожих боломжтой шүү дээ. Байсан. Өөртөө тийм. Гэтэл ласмаас месс хэрэг бий дийгс гайхсан шүү. Чекэн дээрээс авчаад месс ласмаас залаалс. Тэгснээ цаг дуусчихад месс төгөөд тэгээд тоглооны секунд дуусгаад тэгээд дайр сүүл баазардах боломжийг өгөөд. Тэр чинь бас жоохон сайн. Тэгээ бас дахиад месс сүүл шидэж байгаа хүн дээр очиж хамгийн сайн шидэж байгаа ч алдаа юм. Ласмаас ингэж харж байгаа шүү. Ласмаас месс сүүл ингээл байгаа. Яг ингээд юу ч дуурахгүй тэгтээ. Бид нар амар гоё юм билээ дээрээс айл. Юу ч дуурахгүй. Тэгэхдээ бол одоо тэр хоёрыг ер нь халтур аяг л явж байгаа л гэж. Тийм одоо дийж байгаа шүү дээ. Тэр чинь амар зүгээр яг нэг шигшээг үндэсний шигшээгээр оруулаад авч угаас хүчтэй шүү дээ. Доороос Лач Раймо хоёр нь ороод ирнэ. Хүчтэй хоёр хүн тийм. Тэгээ нэг тийм хятад тоглогчтой Европын багууд тийм. Ер нь их стресс тийм дөө. Гэхдээ одоо угаасаа ингээ бодохоор Ласманаас мэдсэн одоо тэр хоёрод юу үсвэ. Хоёулаа тэр чинь удирдлагын MVP аваад үз 19-20 онд дараалаад авцсан. Өөртөө World Tour Final-ыг авцсан. Тэгээ за дэлхийн аврагт байна л да. Европын авраг болцсон, Олимпийн авраг болцсон. Олимпийн авраг чинь дэлхийн авраг гэсэн үг шүү дээ. Одоо ингээд яг хувь тамирчны зүгээс тэр хоёрт авч болох бүгдийг авцсан болохоор одоо зөв нэг хэсэг халтуураа ягээл явж исэн баг зөв бох уу. Тийм. Тэгтээ хятадууд нэг тэр надад тусалж байгаа хятад нь бол бас таалагдчих. Тэрийг бол угаасаа доор чи зүгээр аваа. Нөгөөдгөн ч гэсэн доор сайн оноо авд. Тийм. Жандэл яа чи зүгээр л аав гээд шууд ингэж гаргаж ирсэн бөмбөцөлцөөд гоё 50 тоглолт гэх юм лээ л да. Ингэж ингэсэн. Доошоо гэж нөгөөдгөн шууд тэрийг ойлгол доор аваад нэг оноо бат авч. Тэг сүүлч гэсэн оноо хоёртой зүц байхад тэр хоёр нь оноо явуулчихдаггүй шидэд алдаад байна. Тэгэхэд доор аваад алдаа аваад хоёр дор гошиж. Хоёулыг нь хийж байгаа шүү дээ. Нөхөрөө сүүл бүр өвдөг тулцсан бол баг хэлнэ гарсан. Нөгөөдг нь оруулах гэхээр нөгөө хоёр нь дургуутаад. Тэгээ яг тоглохоосоор аргагүй болцсон. Арчуур аваад ир гэж гараа нэг арч. Жоох ингэж аваад гарч байгаа. Жандел Яр чинь хэсгийн юу байсангүй. Хэсгийн тоглолтод байгаа шүү дээ. Тэрний нэг оноор тэргүүлсэн. Би харах чи 12-оос л нэг л алдсан 11 удаа нэг оноо тоглох мэтлээ. Тэгээ голноос өөрөө 20-оос шидчихдэг тийм. Сулрах юм бол бас. Сулрах юм бол яг шидэд л. Гэтэ ер нь нэг шидэхгүй мөлий. Гоё таслаанаа гоё тавиад сурцсан байлээ яг. Нэг төр чи одоо 2 жил хятадын яваад баг орны зүудчихэж. Өөр багуудаас ингэж яваад. Тэгэл одоо яг ингэж слам шал өөр харагдаад. Ер нь бол одоо тэгэл Австралиг тооцохгүй гэх юм бол Азад бол Жанденлин үү эсвэл Дэкул гэж ингэж ярих. Яг тулвал ялч тийм. Одоохон Дэк чи хэлээ. Одоохондоо бол Дэк чи болохоо зүгээр ингэж ингээ бидний чи доор шахахаараа. Ингээд нэг гар нь яг ингэж энэ байран дээр ингээ байж байгаа. Энэ гарын давж чадахгүй. Тэгээ яг энэ гартаа бөмбөгөө баацчихна. Тэгээ
Гөөд ингээд аврахаа. Өөрөө буугамгаа хөдлөхгүй шүү дээ. Аль зур кистер ингээд төлхөлдөх чинь те. Тэгээд манай дүлгөөн бас ер нь декхтайгаа хамт одоо ингэж бэлтгэлийг нэг баг болж яваад сайжраад илээ шүү. Яг 3 хэмжээнд орж ирээд энэ удаагийн World Tour-оор бас их дэжгүй байлээ. Тэр нэг оноонуудыг бол сайн авч илээ шүү. Өөрөө бас нөө бидтэй том хүн ч бас үзэж Ратанд барстай тогсон тоглолт. Тэрийг хочсон мал. Явуулдаг л гадсан. Үүсэ тэгэл яг л тамирчдын юм ядар байгаа. Нөгөө тэрийг аврахад ойрхон тэр фри throw хэрвээ орцсон. Дөрөвдөр гараад бол манайх UB саяны UB-г бол хөнгөө явуулчих штэ тий. Ийм өндөр бүрэлдэхүүн тэгээ кадрах чинь гоё шидэлтэй байгаа. Тэгээ ратанд орстер яаж ийцэн бэ тэгээ кадр. Хоёр шидэл 100% тий зөв. Шидчихлээсэн шүү дээ. Тэрнээс харамссан шүү. Мөн одоо чиндүүдэр бас нэг ярих хэрэгтэй зүйл байгаа нь Women Series болсон тийм. Баскет төр тоглолтууд үзсэн эмэгтэй тоглолтууд. Ер нь эмэгтэйчдийн тоглолтуудыг үзсэн бас. Тэгэхээр Европын ба эмэгтэйчд угаасаа л бас арай ондоо илээ. Том бидтэй тэгэл ерөөсөл пост аваад манай Азууд ч юм уу ерөөсөл гэх юм билээ. Слан тавилаа ирэхлээр доор пост. Бөмбөг чиглэлээ пост авчин. Тэгээд нэг оноогоо ингээс амархан аваад. Тэгээд тэр Нидерланд ч яаж хаад яг тэр Дресн тэгээд тэр Боустра тэгээд бас нэг өндөр өссөн шүү дээ. Яг Нидерландаар юу гэж дууддаг юм аа? Тийм гурлаа пост авдаг яг бүгд ерөөсөө пост. Өнгөрсөн жилийн Европын аваргын 3 баггүй. Тэгээд тэн дээр нэг 100 слайд юм. Нэг шийддэг хүнтэй. Тэр 3 чи. Тэр шийдэг чинь найз. Тийм, тэр нь яг сул мол байх юм бол яг л зогсож байгаа нь аваад сул хийж. Пасснууд нь гоё. Яг ингээд пик рол яваал доош явлаа гэж маахыг нэг тоглолтноос хомж байгаа байхгүй. Яг тэрийг мэдээд тэнд манай хүмүүс болгоо гэж зүгээр шийдрүү орж өгч яснаа ингээ өгч. Тэгээ нөгөөдх нь яг шийдэх газараа байж л байх, сул хийж л. Тэгээ манай үзэгчид ч үзсэн бах ер нь хайр байгаагүй дээ яг баггүй. Одоо хэдий Монгол гэж орж байгаа ч гэсэн яг энэ хоёр баг бол Улаанбаатар Amazons Монгол гэсэн хоёр баг бол хоёулаа л ер нь 2025 оны 6 сард дэлхийн аваргад оролцох одоо бүрэлдэхүүнээс л ингэж бэлдээд ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Гэтэ яг хөө тэгэл монголчууд гэтэ Аз төр бол илүү гэдгийг бол. Тийм Азад бол илүү. Тэрийг бол хаажил. Тэгээ яг хөө сайн шидэлд ороод юмудныхон бол басан багтал байх шүү. Улаан ариука бас арай ондоо олцсон дуршлаг сайтай. Amazons ч хэдлүү гарлаа 8. Amazons яг тэмцээний сүүлийн байраар бол 3-т орсон. Тийм 3 4 рүү гарч ирсэн. 4 рүү гарч ирээл тэгэл Австралид сая арай явчихгүй. Австралийн тэр гүүч хайлт гэж тэр нөхөр. Бид нэр юу ядраа амар өндөр юм блээ. Яг ажгаар хоол моол нахгүй л гарч ирсэн. Би өөрөө тавгүй гэсэн. Бай хоёрт үлж ажууд нь. За би ч өөр юмар явж байгаа юм. Тийм чиг. Жохоо холцсогээд эртгэж сууж байгаа. Стив болж байгаа маа. Хин тэгээд хэлээ. Хин тийжсэн марч. Манай дээдлийг л нэг холбогчтой. Яг ингээд олон улс тэмцээнд явахаар нэг тийм турист чиг санагдаад идэв шүү дээ. Би чи сакс тоглох ч үлээ үгүй ч үлээ. Харин тийс тэгж бодож байгаа. Амар өндөр. Тэгээд ялгаахгүй манай эдэс ч бас өндөр байгаа маа. Би бас тэгэн дээр бас тайвшраад байгаа шүү дээ. Манай өндрүүдийн хажууд бас болж байна. За Women Series-ийн тэгээд үр дүнг яг үзэгчтэй танилцуулахад Нидерландын шишээ баг төрүүлсэн. Нортед ирсэн дэлхийн чемпионы номер 1 энэ Women Series-ийн MVP-ийг авлаа. За хоёрт нь Австрали орсон. Австралч нь тэр финалийн тоглолтын дээрч баг 12 тэг гэсрэн гарчлаа. 14 тэгчлээ. Эхлээл Австралийн 4 оноо аваад амар эхэлдэг шүү дээ. Тэгэл байхгүй. Тэгээд тэрнээс үүш 12 тэгвлүү, 14 тэгвлүү. Маш хол ран үүсцээ финалийн тоглолтын дээр. За 3-т манай Улаанбаатар Amazons багийнх орсон. Арука хол 2 оноо авалтаараа 2-3 байсан. Ер нь Дресингээс нэг үлээ 2 онооны л орсон. Ер нь Стив ажиллаад яг энэ хулгын шийдэлтүүд их гоё болчихлоо тийм. Ер нь үгүй сая инкваторын шийдэлч гэсэн юм. Амар том анзаардаг шүү дээ. Амар. Яг хөө шийдэлтийн хувьд бол тийм. Тэгээд Арука хулан нөгөө хоёр бол нандүсэл тийм. Нандүсэл арай энэ жоохон балчирсан. Тийм туршлага багтаад байна. Тийм. Нэг тийм 12 секундэнд биш илүү 50 тоглож. Тийм яг нэг 5-5-ын спот гэж бас магадгүй л дээ. Яг л нэг 5-5 тарчин тайвшруулж байгаа даа. Түүч бид нар чи хаяа секунд анзаарахгүй бас тийм тохиолдол гарч ирэх нь ирээд байгаа маа. Яг дундуу. Холбор конференцластын дээрээсээ эхлээл 3-аас хийхэд бас гоё шүү дээ. 3-аас сайн хийгээл багаас сэргээгээд маах эхлээл юун дээр сервер дээр өмнө нь бол жоохон гэхдээ яг тэгээ тооллогон дээр туршлага одоо хоримтлуулж байгаа юм л да. Өмнө нь бол 5-0 мөл гэд эхэлсэн тоглолт нэг жоохон эвгөөр хөдөлсөн. Сая сервер дээр ярилцсан хаан том бас өстө ялгаагүй л 4-1 гэл хэлж байгаа.
Тэгэл 50 байж юмудаа ингээл. Тэгэл би цаана step back гэж 3-аас алдаад тийгээл адилхан 4 болов. Тэгэл тэрнээс хойш юусэн оноо яг л юм тэнцүү. 1 оноо аваад 2 оноо аваад 1 оноо аваад 2 оноо аваад ойрхон явж байгаа л мах чи 17 14 байж байгаа л 17 12 гэж авира 3-аас игээд. Тэгээ агаа 12 гэж авира 3-аас игээд 14 16 бол 14 17 болоод. Тэгээд агийн бөмбөгс манах самраас аваад айл туталж алдаад. Тэгээ над руу сул өгөөд. Тэгээ би 3-аас игээд 16 17 болоод. Тэгээ тэн дээрээс л алдсан л та. Тэгээд өгн мах сэрэгцээс авах. За угаасаа боломжтой байсан. Харахад тэгээ би амар постлохгүй нөгөөдүүлнэ. Байрлал өгн эзлээд байгаа. Тэгээ яг өгүүлэхгүй байх гэдэг байхгүй. Наас тэгэл туршлага л яг судлаад явчихлаа. Тэгээ том зэмцэний нүүр үзэн гэдэг чинь тэгэл цаана челленж доторхойд ямар л. Одоо сая том зэмцэнд орчлоо. Челленж тэрвээ авах юм бол ядчил 8 4 рүү авах боломжтой бололцоод харагдаад байна. Одоо Баян Архамбагийн дараагийн тэмцээн чинь Сүхбаатар челленж рүү. Тий, одоо тэрнээс өмнө бид нэр бараг 7 хоногоос явах магадгүй. Хаашаа? Надлаа Аз оюутны аврагтаа сүүлийн нас дээр байгаа. Тэдэн чинь тийш явж мөнгө медаль аваа. Эхний өдрөө хамраа углуулад би чинь багталсан шүү дээ. Нас явж ин даа гэдэг Шигсэн чи яг дээрээс орж ирж Таиланд дэлхийн үйлээ Сингапур очилын нөхөр дээрээс ирж тохоо буугаад. Тэгэл ингээл хамраа барьсан чинь цаашгаа яваад орчдөг. Ирэх уруу дарсан гэсэн. Тэгээ шууд имлэг рүү нацилхэн дээр явж байгаа. Тэгээ манай гурав нөгөө идэв чинь машинд дараад тассан гурав дараа уур нүцэн энийг нь цустай нэлж гаргаж байгаа юм. Зүгээр цус зүгээр амар гоё. Тэгээд зэр өдрөө очиж гаргуулад тэгээд 2 өдөр маск таал. Кондишн дотор ерөөсө хүчгээд авч хүрсэн. Пик таг болцсон. Тэгээд 3 өдөр маск цагалж хагаад нуглаан дээрээс орж ирсэн. Тэгээд нуглаан дээрээс орж ирээд мэдсээр байгаад мөнгө авсан. Тэгээд дэлхийн аварга ирэх авсан. Тэгээд дэлхийн аваргаас гэсэн манай хэд аваад хүрэл авсан. Тийм баскетбол хамар уурах гээд ярьсан чинь санжин сая энэ Women's Series-ийн одоо ялангуяа манай Улаанбаатар Амазонсын ингээд тоглолтын пострууд ингээд тавигдсан шүү дээ. Үр дүнгийн пострууд тэд дээр инглээ гэдэг. Тэгээд яг Нидерланд биш. Юутай тоглосон тоглолт бол юуцны хожигдсон тоглолтын постертоор манай үзэгчд их тэгж бодож байгаа байхгүй. Аривкагийн зураг тавигдсан. Тэгээд ямар ч их хөлтийн яасан одоо зовлонтой тоглолт гэж гэдэг юм. Ерөөсөө ингээд та бүхэн харах юм бол тоглолтын эхний ТV тайм аут болоогүй байхад тэр тоглогчдын хөлс яаж дуусч байна те. Ямар их контакттай байна ерөөсөө халаан штэ гэдэг шиг. Манай нөр асшир аварга хэлдэг шиг 3 яг мэдхгүй цаана зөндөөл юм болж л байгаа л да. Тэгэл нөө тэр чинь Аз аврагт анхнууд явжсэн. Заавал нөө ихний хоёрт орохын тулд бас яаж байгаа нөө тэр тухайд өвдчихсэн байсан. Тэр би чинь тэгж л бодож байгаа юм чинь. Заавал юм медаль авах хэрэгтэй. Тэгэл өвчин намд авах усаал. Тэгээд хамгийн аим би надаас дофигийн шижлээ авдгийг. Яг тийзээ дуусна дээрээ. Угаасаа хүмүүс нь эмчэн намайг тоглож болохгүй гэсэн. Тэгсэн чи би очиад Африкамыг авахлангуудаа шууд тоглоод эхэлсэн маск зүгөө. Тэгээд хятадууд бас санаа мотлоо л та. Зөрүүн дээр ирээд шууд нүүр л алгадж байгаа шүү дээ. Бөмбөг цохож байгаа. Янгинал явчих чинь нүрээ дараал. Гэт шууд бөмбөг хайц. Бөмбөг надад хамаагүй болчихсон юм. Нүүр зүр янгинал яв. Тэгээд буцаж ирээл нөгөө гуравт за одоо бид хойж шүү гэв. Тэгэл хятадыг 2 хятад баг байсан. Ихнийхтэй нь зүрж хойж бол дараагийнхтай нь. Дараагийнхтай зүгээр зодолцуулаад нэг шүүгшин ийдгүү амар контакттай төлөв болсон шүү. Тэгээ дараа нь дэлхийн аврагдар манайд очиод нөгөө эдийг хойжоод хүрлсэн. Тэр нь бас гоё юм бэл. За ингэдэм баска. Манай 3 подкастт оргил мөнх маань 7 хоног болгон 3-1 домог тоглогчийг танилцуулдаг уламжлал байна. За. Бид хоёр ч одоо 3 дугаар хийж байгаа ч гэсэн уламжлалтай болчихсон. За гоё. Тэгээд өнгөрсөн дугаарт оргил маань 3 амьд домог тушаан булуутыг танилцуулна гэж амласан байгаа. Ингээд оргил мөнхтэй анхаарлаа хандуулцгаая. За булуут гэж хэм байна? Яаж хүн байна? Тушаан булуут гэдэг хүн бол 3-3-ын босс гэсэн хочтой. Яг гарцаа авах хамгийн өндөр амжилтыг өгсөн тамирчин. Тушаан булуут. За тамирчин одоо хаанаас гинт гараад ирэх юм бол за мэдээ Серб улсын иргэншилтэй 1985 онд төрсөн. За тухайн үед бол Югослав улсад. Одоогоор бол Сербийн Нови Садад төрсэн юм тамирчин боохгүй. Тэгэд нөхөр 9 настайгаас хойш яг сагсан мөн өргөтгтэй хичээлж эхэлсэн. Тэр өсвөр өдөрчүүддээ бол Сербийн зүгээр одоо яг бүр юм тод нь өсвөрийн сагстай бол одоо энэ хүүхд тохтой шүү дээ. Зөөр бүр ингээ багаас дотроо гараад ирсэн нөхөр. Тэгэл Сербийнхэн ч ер нь тушаан болоотын ингээд за тухайн үед ингээд амар хөөргөнч гэдэг юм уу те. Тэр ингээд их хүлээлттэй байсан. Нөхөр өөрөө
2008 он тухай. NBA-д ерөөсөө NBA коллеж молж тоглоагүй зэ. Тэсэр нь шууд ихэ драфт өгчихөж байгаа байхгүй. Нэрээ өгсөн гитар харамслаа сонгож читаагүй. Өөрөө ихтэй тийм нуруу өндөр хүн бол биш шүү дээ. Тушаамблуу. За улмаар Сербид очиод дотоодын лиг, Евролигүүд тоглож эхэлсэн. Дотоодын лигийн бүр маш олон багаар дамжсан. Гэтэ Булуут өөрөө ер нь тийм Сахилга бат 5-5 лиг тий. Тэ 5-5 лигтэй шүү. Сахилга бат бол тийм сайн тамирчин биш юм шиг байгаа. Яг тэр багаас гарсан шалтгаануудыг нэг хальт цугсгаан харахад. За явсаар 2012 оноос биш 3-3 төлөвлөж эхэлж байгаа байхгүй. Яг ер нь бол яг 3-3 албан ёсны тэмцээн бол анх 2012 оноос гэж яадаг. Яг энэ цаг үеийг зэрэгцээд Булуут 3-3-лоо орж ирсэн. За 3-3-таа тоглож аваад бас 2 жил тоглоод 14 оноос хойш ахаа 5-5 руугаа орсон. Бүр амар хувирхантгаас карьерийг авах юм бол за 14 оноос хойш ингэж тоглож явсаар уучаад 15 оны сүүлээс 16 оны эхээс Нови Сад баг бүрлдэж байгаа. Одоо яг тэр алдарт Нови Сад биш үү? Нови Сад бүрдээд шууд бүрдсэн цагаас ийшээ бүр ингээ бүүм игээд эхэлсэн. Тэгээ 17 тэр 18 оны 32 тоглолт дараалж ялдаг нэг ч ялагдaltaгүй цуврал гих мэтчлэн түүхийг бүтээж явсаар ойжгаад 2019 онд дахиад хувирчлаа. За энэ удаа гэхдээ 5-5-уугаа биш. Америкийн 3-3-ын B лиг явж байгаа. Нөхөр мөнгөөр зодуулсан. За B лигт очлоо. Гэхдээ юу нь бол сайн юм лээ. Стат нь. Стат. Тэгээ цалинцаа. Би ч мөнгөийг бодоод заа. Цалин сайн юм лээ. Стат нь сайн юм лээ. Тэр чи яг очдог үлрэлтээ бараг дундаж оноо авалт тэр ихний 10 маркт явуулсан. Явсан бэ лээ. Тэгээ явсаар уужгаад ахаад FIBA-гаас мэдээлэл өгч байгаа. Булууд. Яасан бэ гэсэн чи Олимпик тоглох юм бол FIBA-гийн 3-3 удаа аль бисны онооноо цуглуулах хэрэгтэй. Нэг 3-3 чинь тэр Америкийн big 3-3 лиг чи FIBA-д ямар ч хамааралгүй шүү. Ерөөсөө л нэг шоу entertainment лахгүй юу? NBA-с бодож Дөнгөж FIBA-гаас ер нь сервисийн систем анхааруулга ярьж байгаа. Чи Олимпик тогломоор бол сервис шигэд ормоор бол буцаад 3-3 аль бисны тэмцээнүүдэд бол. Донд буцаа өөрчлөлээ. Буцаа өөрчлөө. Нови Сад дээр лээ. Нови Сад дээр оноогоо цуглуулад яваад Олимпик дээрх одоо ингээ баталгаажлаа. Тэгээд 2020 оны Олимпиад ороод 3-т орсон шир. Оросд зүрхэн дээр босоо. Тэгээд 3-т орж байгаа. За буцаал явцсан. Америк руугаа. Тэгээд тэндээ очиод тоглосон. Тэгээд яг энэ альбом бус мэдээ тухайн үед л яг нэг хэсгэн зур шуурж исэн. Тэр Америкийн 3-3-т тоглоод буцаж ирж явах хугацаанд нэг допингийн хэрэгт ороод FIBA-гаас нэг бандуулсан гэж ярьдیں۔ Хэсэг хугацаа. Энэ гэт яг баттай биш шүү. Яалч хөхтэй тэр тухайн үед бол Америкийн 3-3-аас аж болцсон. FIBA-гийн 3-3 ч орог яг нэг бараг хагас жил шахав ингээд тамирчны карьер ямар ч идэхгүй болсон нэг үе идэхгүй. Тэр үед бол хүмүүсээ тийжлэр дэглэм лээ. Хүмүүс ч жоохон ер нь Сербийн юугаарсан тухайд үдсэн. Булуут допинг хэрэгт оролцсон ингээд. Тэгэл 2022 оноос хойш буцаж Нови Садтай хэсгэж тоглоод тэгэл тэрнээс хойш ялч өөрөө насан ч явж байгаа багуудтай хаа болол одоо нэг хилцэнснээр халтурчин нөхрөл болсон. Тэг хамгийн сүүлд Лусан талтар. Тийм. Бүр тэр чинь Австри Вен биш та Австри Вен. Тэрний дасгалжуулагчаар хүртэл 1 жил ажилласан шүү дээ. 21-ээс 22 оны хүртэл. Тэгээ 23 онд Японоор явж байгаа Ласанд тэгэл яач карьераа бараг төгсөглөө. Энэ дэмэрч. Тэгэд ер нь яг тэр хувь тамирчны авсан шагнал багийн амжилтыг дурдах юм бол өнөөдөр хүрэхгүй. Маш олон MVP байгаа, дэлхийн авраг байгаа, Европын авраг байгаа, World Tour финалыг дурдах юм биш зүгээр нэр яг үндэ яг арын аруу хүрэхгүй. Ер нь за тийм л том тамирч юм байна. Товчхон танилцуулахад баг вахт яг 19 он тоглож эхэлсэн. Бас Булуутлаа. Нови Сад гэдэг баг ер нь хэлээ. Тийм ер нь таны үеийн бүгд тийм байлээ. Ингээд хулангаас асууж байгаа, кадрагаас асууж байгаа. Одоо айдл нь шүтэн чи юм бэ гэж байгаа байхгүй. Булууч тийм ерөөсөн. Гол нь тэр хүн чинь сагсан бомбыг яг стандарт байна. Бүр яг тийм бас үнэхээр тийм үзүүхштэй гудамжны байдлаар тэр өгж байгаа дамжуулалт тий супер штэ. Ингэж хойтлороо пасдаг пас мас шүү. Өгчээ тоороо зөв хоёр NBA дээр уусаа гадаг тэгвэл 3 удаа тэр шавчраад өгдөгч. Хойшоо гарч байгаа өгч мөгдөг пас мас. Тэгээ нэг хятад нөхрийг лөө хятад биш Испани хөвчлөө. Салтагаар ингэж оруулснаа. Буцааж татаа. Нөгөөт нь унгуутай лейаф алдаатай хийж мэгээд. Би тэр нэг 15 билүү 16 онд яг Булуутын хайлайт үзчихсэн. Гэсэн чинь надад хамгийн түрүүнд санагдсан бид нар чинь ингээд манай үеийнхэн гэсэн чинь. Одоо манай үеийнхэн бэ штэ. Манай үеийнхэн чинь баг багтаа юм Эндон гэдэг нэг юм CD-тэй зэ. Тэр нэг Америк Эндон гэдэг баг байдаг байсан штэ. Тэрний ингэж тоглолтуудын хайлайт энэ тэрийг гэртээ ингэж үзчихээд яг үтсэн юмнуудаа ингэж шууд гараад байрныхаа шийдэн дээр. Яг тэр үеийн дурсамж анх зэрэгчээсэн. Нэг тийм гоё ер нь энд байна. Задгай тоглолдог тий. Тийм тоглогч амар шийдэл байлаач гэж одоо байгаа л та. Одоо юу хийж байгаа?
Одоо тэгэл яг карьер дээр нь би юуг нь харсан намтар нар яг идэвхтэй тийм харьяантай баг идэр огт байхгүй. Одоо 9 тэнгэр бүм Мөнгө үгүй гэвэл очинд бол гэдэг. тий нэг газар руу явандаа л яг ажил. Тэгээ сербүүд бол хятад бол битгүй юм лээ. Тийм. Тийш. Тэгээ ялгаа авахгүй яг тэрийг дуурайгаад Японч гэсэн Японы багууд ч гэсэн тэгээ 2 серб мэрэг тэмцээр нэгдэг тийм сербүүд л битүүл болчихлоо. Окей. За биднийг одоо ингээд энэ 7 хоногт ямар тэмцээнүүд үлээж байна? Энэ амралтын өдрүүдэд. За энэ 7 хоногт Солонгос улс бол Хончонго челленж рүү байна. Тэгээ тэрхүү тэмцээд манай Монгол улсаас нэг баг байгаа. Баян цагаан баг. За стоп нэгээс ирэх авсан. Тэгээ урдсан шатнаас орох байсан баг. Тэгээ өөр бол яг тэмцээн алга. Тэгээ тэрний дараа 7 хоногоос Амстердамын ихт болгох эхэлнэ. Тэгээ Women's Series-тэйг хамт байж байгаа. Манай Улаанбаатар баг бол оролцохооргүй байгаа харагдсан. Улаанбаатар багийн дараагийн орох тэмцээх юм бол 2 челленж рүү гарч байна. Тэгээ Шаа нөгөөх нь за баг Сүхбаатар байсан болов. Юутэй ч яг оролцсон ингээ баталгаатай болцсон 2 челленж рүү илээ. Баян цагаан чигийн баг үлээ. Төлгөө мөрөн Найц их. Тийм. өрцөгтөх Төгөлдөр. Нэг нь одоо юм лээ. Юу ч өтөр харсан. Мөнхтөр бол биш. Мөнхтөр чи Вьетнам явсан. мөнхтөр биш шин байгаа гэж магтгүй. Нөө буян харивчих. Тийм, буян харивчих байсан. Тэгээд бас нэг нь Сайхан сайхан нөгөө гэсэн. Хин авсан шүү дээ. Жамсан дөрчих. Тийм, тийм жамсран дөрж ирсэн. Дөрвөн жамсран дөрж Эрдэнэ цогт юу ийсэн. Төгөлдөр Хончонго челленжерт орох одоогийн байдлаар зарлагдсан ростер бол энэ дөрөв байсан. За гэхдээ энэ ростер солигдож магадгүй л дээ. 24 цагийн өмнө ч тий. Тэгээд яг очиол нөгөө нэг урдсан шатнаас орох байсан юм аа. Тэгээд очиол нөгөө Солонгос хэдэн дотоодын хөлтөд тэгэл тавьсан. Тэрээд очиж явах уу манай. Тэгээд Солонгос тэгээд гадаа солигтой бол ус хэцүүлтэй. Сая 30 ингээл дөнгөж хөдлөөл гоё халаал хөлс гараалж халаад гадаа тоглох. Яг бүр амар халуун байсан юм л дээ. Гэтэл гадаа тоглох юм бас яг арай өөр идэг. Зааланд болохоор. Зааланд ч бас шидсэн болгоно гэж гадаа ч яг шидсэн болгоно онохгүй солигтой юу бороотой юугаас хамаарат бас нэг жоохон тоглолтын маяг өөрчлөгдөд эхэлдэг. Ер нь бол одоо ингээд 3-3-ын челленжер World Tour-ууд дундаас дотор болдог гэх юм бол ганцхан Канадад болдог тэмцээнүүд л дотор болоод байдаг тийм шүү дээ. Журмны дэлхийн аварга зав. ТV аварга, World Tour, журам дандаа гадаа болох шүү дээ. Яг нь челленжер челленжер бол дотор болж болно. Гэтэ ер нь яг айлгах. Цаг ураасаа бололдог тийм. Одлын 50 ч очиж чинь бороо битээ ороод. Тэр өнгөрсөн жил энэтхэгт болдог нэг челленжер лөө. Тэр бүр арай ингээд зөвөр гадаа юм нэг нийтийн одоо зөвхөн годамжны талбай яваа штэ. Бүр маш олон юм дараас нь талбай авах баг 10-аад дараас. Тэрний зөвхөн яг голынх дээр нь олон улсын челленжер зөх байгаа биз. Тэр энэтхэгт болдог баха. Би бүр яг сайн санаа. Сауди лөө. Сауди Араб биш байна. Мэдгүй юу ч энэтхэгт болдог челленжер. Зөвөр ингээ хажуугаар ингээд Неон гэд болоод байдаг шүү дээ. Зөвөр гэрийнхэн гадаа тоглож байгаа нөхдүүд ингээ байгаа байхгүй юу? Зөвөр ингээл олон улсын тэмцээн болж тэнд зөвөр нэг манайхаар л хитэ А самбар өгдөг штэ талбай штэ. Тэрүүгээр ингээ хайшсан. Нэг 2 камер байгаа. Тэгэл болоо. Тэгээ олон улсын шүүгчлэр өдр тэн дээр очиж шүүгээд байгаа штэ. Ер нь манай Монголын 3-3 холбооныхан бол альч тэмцээнийг ерөөсө жижиг том гэх хамгийн гоё. Зохион байгуулалт үнэхээр гоё. Хятад бас сайн зохиодог гэсэн. Тэр зугаасаа гисэн чиж сая харахад бас арай ондоо. Би бол Солонгос Молонгосын тэр шууд амжилтанд дургу яг үнээр магадгүй угаасаа нөө өрж үзэж байгаа үзэгчид ч гэсэн монголчууд ч амар үздэг юм шиг шүү дээ битүү байдаг. Тэр нь бас гоё. Хятад бас битэг тийм юм яа. Яг гоё тоглолт дүү дүү. Тэгээ саяны энэ World Tour зохиогчсон тэр venue юу байгууламж нь бол гоё харагдчихлаа шүү дээ. Тийм тэр чинь өөрөөсөө цаана нөгөө хоёр нөгөө реклам яваадсан хоёр шилэн тэр нь яг тэр нь байдаг. Тэгээ яг урдуур нь замтай. Тэгээ яг тэр хэсгээ ингээд тусгаарлцсан том апартментуудтай. Тэгээл яг худалдаа үйлчлэгийн байгууллагад дэжид нь ингээл яг тэрний хайж үзсэн. Хүмүүс ч ингээл явж байхдаа битүү үзээл. Тэгэл хүмүүс тийш орж байгаа юм шиг. Дүүв дүүр орой бол дүүв дүүр болцооч. Тэр нас гоё юм. За баярлалаа. Оргил мөнгөтэй баярлалаа. Баасан дөрөвтэй баярлалаа. Тэгээд 3-3-ын тэмцээн уралдаануудын талаар сайхан яриа өрнүүллээ. Ингээд удахгүй. За маргааш нөгөөдөр подкаст маань 5 дахь цэцэгдэнэ. Тэгэхээр хагасан бүтсэнд Хончон челленжерт оролцох. Nights багт. Nights үлээ. Баян цагаан Nights тий. Баян цагаан Nights багийнхандаа амжилт хүсье. World Tour-ийнхаа эрхийг аваарай гэж хүсэх байна. Та хоёртой ч гэсэн амжилт хүсье. Оргил мөнгөтэйгээр эх 7 хоногт өөрчлөлтөнд уулзъя. Үзэгчдтэй ч гэсэн хэлэхэд эх 7 хоногт яг энэ өдрөө яг энэ цагтаа оргил мөнгөтэй хоёр өөр нэгэн зочинтойгоор
3-3 подкастыг та бүхэнд хүргэх болно. Нэг бөмбөг, 3 тоглогч, хязгааргүй боломж. Энэ бол 3-3 гэсэн мөн. Их 7 хоногт уулзцгаая. Баярлалаа.